Сайн мэцгоны хүүхдүүдээ би 50 дугаар сургуулийн 4-ийн байнгын сурагч Б10 байна. Өнөөдөр би Тэрлээ хотод зориулсан бяцхан түүхүүд номоос нэгэн өгүүллийг та нартай танилцуулах болно. Энэ бол Малала Юсуфзайгийн тухай өгүүлэг юм аа. За, сургууль сурах дуртай нэгэн охин байжээ. Түүний нэрийг Малала гэдэг. За, тэр Пакистан улсад төрсөн. За, Пакистан улс руу талибанчууд дайрч хад нөгөө Пакистан улсын хүмүүс нь зүгээр суугаад байсан. За тэгээд Малала тэнд нь уур нь хүрээд хадан дээр авирч өөрийнхөө дуу хоолойг илтгэсэн юм аа. За юу гэж илтгэсэн бэ гэхээр талибанчууд бидний улс руу халдаж байна. Хэдүүлээ дайндах хэрэгтэй гэж хэлсэн. За тэгээд Пакистан улсын хүмүүс нь ер зэрэг орж хамтдаа дайндажээ. Тэгээ Пакистан улсаа амар тайван авч үлдэв. За удалгүй Малалаг телевизээр гарахыг үрсэн. За тэгтэл Малала зөвшөөрөөд очтол нэгэн талибанчууд сургуулийн хажээ. Тэрэнд нь тэрийг нэлтэх гээд тиймэрхүү юм яриа. За юу гэж ирсэн бэ гэхээр хүчрэг эмэгтэйчүүдээс айж байгаа тул айж байгаа болохоор талибанчууд охидын сургуулийг хаажээ гэж хэллээ. За тэгтэл талибанчууд үүнийг сонссон даруйда Малалагийн духруу нь боджээ. Тэгээд тэр Малала үхээгүй амьд үлджээ. За тэгээд удалгүй хөл дээрээ босож дахин нэг тэмцэж зуртаар гарав. Үзэг балаа бяцгаа. Тэд бол хүчрэг зэвсэг юм гэжээ. За тэгээд тун удалгүй Малалад дэлхийн Нобелийн шагналыг хүртлээ. Тэгээд Малала алдартай охин болж энэ бяцханд Тэрлээ хотод зориулсан бяцхан түүхтээр гарсан юм. За жижигхэн өгүүлгийг уншмаар байвал энэ номыг аваад эсвэл өгүүл дэлгэнгүй уншмаар байвал энэ Малалагийн өөрх нь бичсэн зураг мурагтай ном байна шүү. За тэгээ би бас Малалагийн тухай нэгэн тэмдэглэл бичсэн байгаа. За Малалагийн тухай ийм тэмдэглэл бичсэн. За ойртуулаад харъя. За тэгээд ийм тэмдэглэл. За энэ Малалагийн эхний үг. За энэ талибан гэдэг нөгөө нэг зэвсгийн хүмүүс нь те нөгөө нэг энийг алах гэж оролцсон хүн. За энэ болохоор Пакистан улс нь энэ Малалагийн төрсөн нутаг байгаа. За би бас энэ хоёр дахь үгийг бичсэн. За хоёр дахь үгийг уншаад хамгийн сүүлд нь юу гарлаа? Нобелийн шагналыг хүртсэн зураг нь. Нобелийн шагналыг интернетээс хараад би зурсан юм аа. За тэгээд та нарч бас над шиг иймэрхүү юм хийгээрэй. Тэгээд бас гэрэл ертөд хүүхдийн тэмдэглэлийн юм дээр тавиарай. За тун удалгүй баяртай. Би маргааш бас нэг өгүүлэлтийг танилцуулах болно. Баяртай.